Entertainment News та бүхэндээ онцлог зочныхоо буланг хүрэхэд яг одоо бэлэн болсон байна. Энэ удаагийн онцлог зочноор нэгэн онцгой хүнийг урьлаа. Ингээд яг өөрөө зохиосон нэг шүлгийг уншиж өгье. Эр хүн шиг ирвэлзэж, эмэлт маршигд ирвэлзэн ажиллаж, Эрос хатагтай нэрээрээ эхэлсэн эх орны бахархалт бүсгүй Монгол улсын гавьяад жүжигчин, дуучин Ариуна. Ямар гоё ихтэлж. Эр хүн шиг ирвэлцээд, эмэлт маршигд ирвэлцээд гэ. Яг үндэ бол таны фэйсбүүкээс харсан юм л та. Тэгсэн чи яг л та тийм л эмхтэй шиг санагдаад энэ үгээр эхлүүл их гоё санагдлаа. За их гоё ирч хүчтэй хэлж байна. Маш их баярлалаа. Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. За их баярлалаа. Өнөөдөр та бит хоёр ингээд онцлог зочны булмаар их олон сайхан зүйлийн тухай ярилцсан. Тэгээд дөнгөж сайхан таны үзсэн, таны хийсэн цоо шинэхэн уран бүтээлийг үзээд маш их сайхан санагдлаа. Нэрээ баяр хүргэе Ариуна. Баярлалаа. Өстой сайхан уран таач гоё харагдав. Угаасаа ч үе үедээ ч гоё харагдав байсан дөө. Тэгээд уран бүтээл маань их сайхан болоод дууссан тий. Тэгээд онцлог зочны булнаар яагаад таныг онцлон урьсан бэ гэвэл та бол Монголын рок попын урлагт, Монголын энэ соёл урлагт, Монголын дууны урлагт, Монголын одоо клипийн урлагт энэ одоо үргэлжлээж явж байгаа энэ дуучид охид тэн дундаа эмэгтэйчүүдэд хамгийн их одоо олон гарцыг тавьж өгсөн ганц хүн гэж бодож байгаа юм. Учир юу гэвэл та Булгарт яг үеийнхэн дундаасаа ганцхан мэрэгжлийн дуучин гэдгээр анх төгсөж ирээд тэгээд өдийг хүртэл уран бүтээлээрээ өдөөч ирч хүчтэй явна гэдэг бол эмэгтэй хүн ингэж ганцаараа урлагийн одуулан гялалзсан амжилтанд хүрч болдог юмаа гэдэг жишээ нь ганцхан та байсан байхгүй юу? Тэгэл энэ яриагаар эхэллээ. За маш их баярлалаа. Их олон юмыг нийлүүлээд цаг залгаад хэлчихлээ л дээ тий. Тийм ээ яг яагаад тийм ээ гэж хэлж байгаа юм бэ гэхээр тухайн үед 80-ад оны үед Болгарын эстрадын сургуульд суралцах тэр боломж бас төдийлөн хүн болгонд бас оноогдоогүй. Гэхдээ яг тэр үед явж исэн нэг 4-5 одоо оюутнуудад шалгадаад тийм ээ явж исэн тийм хүмүүсүүд бол байгаа. Тэрний нэг нь би азар надад тохиосон. Тэгээд Болгарын консерваторид 4 жил сурах ёстой байсан тэр дээд сургуульд дуулаачийн сургууль шүү дээ. Дуулаачийн сургуульд 7 жил сураад ирсэн. Яагаад 7 жил сурсан гэхээр эхний жилд нь Болгарын хэлний курсс сурсан. Хоёр дахь жилд нь хөгжим бүжгийн дунд сургууль төгсөөгүй байсан учраас намайг хөгжим боловсролыг яаралтайгаар авах хэрэгтэйгээд ингээд нэг жилийн хугацаанд хөгжим боловсролын мэргэжлийг эзэмсэн. Одоо хөгжлийн боловсролыг олгосон л та анхан шатны мэдвэл цохгүйг болсон. Ингээд дээд сургууль сурж байгаа хүнд хөгжим боловсрол байхгүй бол тэр гармоныг яаж сурах уу? Төгөлдөр хүрээ яаж тоглож сурах уу? Гэт миний надтай хамт очисон тухайн үед элсэж орж исэн Болгар оюутнууд ихэнх нь хөгжим бүжгийн дунд сургууль төгссөн. Наад зах нь ихэд этюд биш те. Төгөлдөр урыг бол нэлээд өндөр хэмжээнд санаатай одоо юу гэдгийг тэр одоо Бетховен те ингээл Бах гэл маш том хэмжээнд төгөлдөр ур тоглодог байсан. Дуучид нь ихэд айл эрт паб клубудаар дуулчихсан. Нэлээд бэлтгэгдсэн ийм үеийн дуучидтайгаа би хамт орж исэн. Ингээ миний хувьд бол зүгээр нэг 16 наст болдог. Ингээ соёл эрдэнэ хамтлагт нэг жил дагалдан дуучнаар ажиллаад Болгарын консерваторид очиод үнэхээр бол соёлын шоконд орсон. Одоогийн ярьдгаар бол залуучууд хэлдэг шүү дээ. Соёлын шоконд орно. Тэгээ би нэг ийм богинохон өстэй тэгээ нэг жижигхэн турхаа ангийнхаа одоо Болгарын сургуульд орж байгаа тэр эмэгтэй дуучдыг харсч бүгд ийм блонд өстэй тийм ээ шавшаар юм блонд өстэй богинохон мини юбктэй ийм өндөр өсгий тоглосон. Би гайхна үстэй зүгээр энэ намхан гуталтаа тэгээ нэг юм хөөрхийнээс барьсан CD нөгөө модерн токингийн CD барьсан тийм пянзыг барьчихсан сургууль дээр очиод багш нартай шалгуулах гэж явж байгаа. Тэгээ тэр үед манай Эрдэнэ цэцэг гэдэг дуучныг манайхан бүгд мэдж байгаа тийм ээ. Дуучин Эрдэнэ цэцэг Болгарын дунд сургуулийг төгссөн байхгүй дуулаачин. Тэгээ Эрдэнэ цэцэг маань яг Болгарын дунд сургуулийг төгсөөд манай сургууль тэр дунд сургууль Эрдэнэ цэцгийг төгсдөг жил нь Болгарын консерватори дээд сургууль болсон юм. Эстрадын дуулаачин дээд сургууль гэдэг. Тэгээ яг тэрэнд нь бид нар азар таарсан байхгүй. Ингээд Эрка маань надад хэлээд Ариуна би заавал шалгалт өгч орно. Багш нарт шалгахад багш нар хүүхдүүдээ сонгож авдаг. Тэгээ тэр сонгох сонголтонд нь Эрка маань өөрийнхөө багштай
одоо өөрийг нь зааж өгсөн педагог дуулаачийн багштай намайг загсан байгаа юм. Монголчууд болсон бие нэгээ захиал ингэдэг те. Тэгээ тийм их сэтгэл гаргасан, илгэмсэх сэтгэл гаргаад багштай хэлсэн. Тэгсэн чинь намайг авах багш олдоогүй яг тухайн үед. Яагаад авах багш олдоогүй гэхээр миний хоолой хүүхдийн хоолой шиг юм цангилсан. Нэх 16 наас мэн гэдэг нэг юм цангилсан хоолойтой охин. Тэгвэл манай ангийнхан ч айл эрт ингээл Хьюстон Мьюстон Барбара Стрейсэнд гэж зүгээр өстой ингэж мингээл дуулдаг ийм хүмүүсүүд очиж байгаа ш. Тэгээ би шалгалт өгсөн. Тэгсэн чинь авах багш олдохгүй Эрка багштай загсан байсан учраас намайг Парапано гэд манай Эркагийн багш намайг авчаасан. Ингээ Парапано гэдэг тэр үед багш маань 50 гарсан 57 8 та бас нэлээ настай ахмад багшуудын тоонд ордог байсан. Ингээ багштайгаа би 4 жил хичээллээд дунд нь сургуулаа сурж явах хоорондоо Югославийн одоо тэр клуб одоо манайхаар бол тэ найт клуб одоо 5 одтой буудалд дуучнаар ажиллах юм урилгыг хүлээж аваад багш маань надад орж гисэн анги даасан багш маань ингээ өөрөө багш маань олж өгөөд ингээ Болгарын хамтлагтаа 1 жил гарan Югославт дуулаад түүний дараа нэг хагас жил Югославийн хамтлагтаа Болгарын хамтлагаа мураад Югославийн хамтлагтаа дуулаад ягаад гэвэл Болгарын хамтлагтад бас цалин жоохон бага аваад байсан. Тэгэхээр за ер нь Югославууд нь илүү гайгүй цалинтай энэ нутгийнх нь улсууд учраас гээд тэгээд тухайн үед Олимп болж исэн Сараево хотын одоо курортны газрууд гэдэг те дандаа далайн эргийн хотууд дарах тийм газруудаар дөнгөж 88 одоо би 86 онд сургуулаа төгсөөд 86 онд үгүй 86 онд би Болгарын консерваторт яваад 87 88 онд Югославт ажилласан. Ингээ жил хагас ажиллаа, жилийн чөлөө аваа сургуулаасаа. Ингээ яваад нэгэсэндээ тэр соёлын шокноос их өтөр түргэн гарч ирсэн. Югославт очиод их задарсан гэдэг маань дуулаачийнхаа хувьд ер нь энэ шөнийн цэнгэний газар буюу энэ 5 одтой буудлын зочид буудлын доогоор хамтлагтаа дуулахад яах вэ гэдэгт маань нүүр хагараад хүн Европ хүмүүсүүд ингэж дуулдаг юм байна. Тэд ингэж хэдэр хүлээж авдаг юм байна гэд нэг 200 гаруй дууны репертуартай англи, франц, итали хэл, болгар хэл, тэгээд монгол хэл тэгээд тэр Югославийн славян хэл дээр нь тэдний эстрадын дуг дуулдаг байсан. Ингээд нийтдээ 6 хэл дээр залууч ээжтэй. Дөнгөж 18 9 настай тий. Ингээд 19 наснда Югослав яваад жил хагас ажиллаа. Тэгээ багш маань намайг сургуультаа сураад жилийн чөлөө аваа явсан ирдэггүй гэд Болгарын дахь Монголын эчин сайдаас намайг асуусан очичоод тэгээ би тэндээс ерөн сургуулиудаас хөөх мөх юм сонсогдох юм шиг байна гэж айгаад тэгээд ирээд сургуулаа өөртөө сураад ингээд 7 жил сурцсан байхгүй. Товчхондоо Болгарын тухай яриул юм аа. Тэгээд энийг академик боловсрол яагаад дуулахын тулд сургууль сурдаг юм бэ? Гэхээр хүмүүс нэг ганцхан дуулах заадаг гэдгийг ойлгодог тийм. Яг нь соёл урлагийн сургууль сурж байгаа хүмүүс бол их сайн мэдэж байгаа. Тэгэхэд бол тэр дуулах энэ унган өөрийн одоо унган хоолойг яаж хамгаалж тэрийг яаж одоо тэр школоор нь зөв дуулах аргыг багш маань бидэнд зааж өгсөн л доо. Тэгээд дууг яаж амлуулах вэ? Тэр дууны сүнслэг байдлыг хадгалж тэр дууны аялгауг, дууны үгийг хөгжмийн найруулгатай болоод ирэхээр тэр актерское мастерство гэдэг жүжиглэлт, уран чадвар гээл тэгэл энэ бүжгийн хичээл те одоо энэ хореографи жишээлбэл одоо энэ бүжиглээд дуулахад ямар хореографитай байх ингээл ерөөсө бүх юмыг манай Болгарын консерватор бидэнд зааж өгсөн. Ийм учраас би өөрийгөө академик боловсролтой гэж бартам хилдэг. Яг тэгвэл энийг би 7 жил сурсан юм чи. Тэгээ энэ бүгдийг зааж өгдөг учраас бид нар сургуулаа төгсөхдөө варите буюу мюзикл тоглож болно гэдэг тийм дипломтойгоор төгсөж ирсэн л даа. Өндөр зэрэг. Тийм. Тэгэхээр хэрэг би Америкт байсан бол би магадгүй мюзикл дуулдаг дуучин байх байсан байх гэж боддгийн. Зөв Монголд ирээд поп дуулаад тэгээ этник поп те. За арай R&B бол бид нар миний бол хоол бол R&B хоолонд бол тохирохгүй шүү дээ. Ингээд поп чиглэлийн уянгийн поп баг зэрэг альтернатив тэгээд одоо сонгодог поп тэгээ нэг за арай сонгодог руу бол ороогүй. Тэгээ миний энэ өөрийн унган хоолой эвдэхгүйгээр нэг оперын хоолойтой болохгүйгээр энэ хоолойны маань л одоо үндсэндээ гоё задарч гисэн л байхгүй багш маань. Ингээд сурч ирчихсэн Болгарын консерваторт тий. Тэгэхээр та яг тэр газар сураад ирэхдээ соёлын шокнд орсон гэдэг шиг та сурж ирээд монголчуудыг бас соёлын шокнд оруулсан. Ариуна гэдэг дуучин за нэг дуу гаргалаа. За Джинс гэл. Хуучраагүй джинсэнгүүд па нэрээ джинс гэж юу юм бэ? Джинсийг дуулж болдгийм байна гэдэг джинсийг дуулж шүүмжлэлт хүртсэлтэй тэр дог дуулаа тий. Тэр чинь ингээд нөгөө залуучууд октодод ямар гоё юм бэ? Энэ ариуна шиг ингээл джинс өмсөөл ингээл гутамжаарстай энийг л алах юмсан, гүүх юмсан гэдэг. Тэгэнгүүт нь за ингэж болд юм бэ гэж бэжсэн чинь утасны дугаар чинь хамгийн ахт болсон. Тий, утасны дугаар гэж юм тий. Яадаг дүү юм утолж болтоо. Шууд ингэж дуулж болдог уу гээл. Тий. За тэгвэл ингэж ингэх юм байна гэдэг
шууд соёлын шоконд оруулаа. За тэгэл бэжсэн чинь дандан бурахгүй манай ихч бол манай улсын дуучин бол үнэхээр бүгднгийн дандаа ийм шин нэг ийм юунд оруулцдаг. Цензурт яаж ариунаа гүйцэх үү? Яаж ариуны ашиг байх уу? Яаж энэ мэрэгжлийн энд хүрэх үү гэдэг дандаа тийм үлгэр дуурайлал нь болж. За тэгвэл дуучин зүгээр дуулаа явд юм байх чи гинт картасын маркатаа өглөөд хэлчихсэн. Өглөж болт юм биш үү? Эмэгтэй дуучин өглөж болт юм биш үү? Яа тэгвэл бид нар өглөж сурцгаая. За тэгэл бэжсэн чинь нөгөө бүүм тавны хамтлагийн дуучинтай хамт шууд бүжиглээл эхэлсэн. Тэнгүүт нь хөө ийм залуучуудтай ингэж хамтарч ингэж хийж болд юм ингээ зүгээр жишээ шүү. За тэгэнгүүт нь одоо юу гэдэг бид бүгдийн сайн мэдих чимэн гэдэг дээр та дуучин хүн жүжиглэж болд юм байна. Таван дүрт. Жирэмсэн эхнэр рок эдгэрэл таван дүрт жүжиглэж болд юм байна. Дуучин хүн жүжиглэж болд юм байна. За тэгэл соёлын шокноос арай гараагүй байж л дуучин ариунагийн дуунууд зүгээр хит болж байгаа ш тэр бол тодорхой тэрийг бол яриад яах вэ? Тэр зүгээр яриад яах вэ? Тэгээ дараад нь хамгийн сүлд нь ерөөсөө юу тогтсон бэ гэвэл жүжиглж болно, дуулж болно, ингэж болно, тэгж болно гэж явж байсан хамгийн сүлд нь дуучин клип хийж болт юм байна. Тэр клипийн гэхдээ үнэхээр үзүү штэ. Яг кино шиг. Домгийн өглөө хэлж чинь те. За. Ингэж болтгийм байна гэдэг дандаа бүх л зүйл нь ийм маш тийм сайхан байсан. Тэгээд энэ удаад энэ олон зүйлүүдийг сайхан хуваалцах гэж, энэ олон зүйлүүдийн тухай үр дүнгийн өшөөлөө яах вэ тухай ярих гэж онцлог зочноор урьлаа. Мундаг дүгнэж байна. Зүгээр мэдхгүй би зүгээр өөрийгөө ингэж ийм их олон талстаар намайг ингэж дүгнэж байгаа хүнийг бас том ховор харж байсан л та. Тэгэхээр бас миний сайхан жүжигчин хүн учраас их олон юм харж байна. Жүжиг урлагч гэдэг чинь өөрөө бүх юм цогц үстэй тий. Жүжиглэх хэрэгтэй, дуулах хэрэгтэй, бүжиглэх хэрэгтэй. Тэгэл одоо уран чадвараа харуулах хэрэгтэй, эмэгтэйлэг байх хэрэгтэй, гоо сайхан байх хэрэгтэй. Тэр бүх л цогцыг бий болгож ээж жүжигчин хүн байдаг болов уу гэж би боддог. Тэгэхээр яг таны над сая хэлсэн одоо өөрийн тань хэлсэн юм дээр бол дуучин хүн бол ганцхан дуучин гэж жүжигчин байх хэрэгтэй гэдэг тодголтыг давхар агуулсан л утгатайгаар хэлж ин л да. Тийм. Үнэхээр би тгийж ирсэн. Би сургуулаа төгсч ирээд сургууль сурч байхдаа за би Монголын попд очоод сурсан юм а би бүгдийг харуулнаа. Үнэхээр тийм ориглол сэтгэлээр иржсэн. Бүр шунаж иржсэн. Тэгээ бүр тийм их хор шартаагаар иржсэн. Тэр маань тэгтээ цагаан хор шар тийм ээ. Тэгээд ирээд исэн сараа маань яг тухайн үед Хөгтөнгөр хамтлагтаа дуулаад ингээ явж байсан. Хүмүүс тэгтээ ер нь бол заавал нэг хин нэгэнтэй манай монголчууд харьцуулдаг штэ. Зүгээр би бол хинтэйч харьцуулшгүй гэдэг тийм амаг бардам иржсэн л да би. Ягаад гэвэл сургуулийн сурц учраас тэр надад тийм их итгэлийг, тийм их найдварыг, тийм их тэмүүллийг, тийм их мөрөөдлийг сургууль маань надад өгсөн биз дээ. Тэр олон гадаадын оюутнуудтай нэг дор би сурч ирсэн учраас тэгээд энэ болгон надад үнэхээр тийм их том мөрөөдөлтэй ирсэн учраас магадгүй тэр том мөрөөдөлтөд хүрэхийн тулд би их өөрийгөө дайчлан ажилласан, сурсан мэдсэн юм а тоглолтоороо, дуугаараа, бүжгээрээ, жүжгээрээ тэр сурч байсан бүхий л багш нарын маань зааж ирсэн юм тархинд маань зүрх сэтгэлд маань бичээсдэг ирсэн учраас тэрийгээ би дайчилж маш их богинохон хугацаанд их зөрөгтэйгээр гарчиж чадсан л та. Тэрийг би бол одоо хэлэх хэрэгтэй юм байна лээ. Ер нь хүмүүсүүд их нэрлэхөө ямаа хэлэхгүй за тийм ээ би нэг дэгсэн гэд биш. Чин бас нэг сургуулаа төгсчихсэн 20 жил болчлоо. Яг соёл эрдэнэ хамтлагтаа 18 настай иржсэн. 16 настай байхдаа Галман тухайгшийн нарийн дуул хамтлагийн одоо тухайн үед л олонний танил болж байлаа шүү дээ 16 настай байхдаа. Тэгээ бодохоор чи яалтчгүй 34 5 жил болцсон юм байна урлаг зүтгэснээ. Тэгээ хүмүүс одоо их ойгоо хийдэг болчих. Гэхдээ би ойгоо хий гэж бодсон боловч ой гэдэг маань бас жоохон нэр үндгүү. Бас нэг үн цэн нь жоохон буурцсан юм шиг харагдчихээн л та. Миний өөрийн бодож байгаагаар. Тэгэхээр миний нэг хувь хүний бас нэг дотоод эго гэж ярьдаг, амбиц гэж ярьдаг тийм үү. Тэрийг харангуйтаа за ер нь их ой гэж хийгээд хэрэггүй юм байна. Том тоглолт хийх юм бол ой гэж хийгээд хэрэггүй юм байна. Зүгээр уран бүтээлийнхаа хийдэг маш сайхан тоглолтыг хийх хэрэгтэй юм байна гэдээ би ойгоо хойшин тавьсан байгаа. Зүгээр түрүүний тэр жүжиглэлт, бүжиг, дуу, за дээр нь тэр тоглолтын дээр үзэгчдийг зөвхөн нэг тастаар биш. Яг хоо манай Болгарын консерваторт юу гэж хэлдэг вэхээр орон зайгаа эзэгнэх урд үг гэж хэлдэг. Тэр орон зайг яаж эзэгнэх вэ? Үзэгчдийг яаж өөртөө татах вэ? Нэг хэзэн Чингис хааны те нөгөө биеийг нь хурааг сэтгэлийг нь хурааг бол дурыг нь булаа. Дурыг нь булааг бол
шударгун үнэн бай гэж хэлсэн үг гэдэг шүү дээ, тий. Тэрнтэй адилхан урлаг бас л яг л тийм. Хүмүүсүүдийн биеийг хураад сэтгэлийг нь хураах гэж байгаа бол тийм ээ. Тэрнтэй шударгун үнэн байх хэрэгтэй. Сэтгэлийг нь хураах хэрэгтэй. Тэгэхээр юугаар хураах вэ? Мэдээж өөртөө байгаа давуу чанараа ашиглах хэрэгтэй. За надад бүжгэлдэг чанар байна. Бас нэг жоохон жүжиглчдэг бас нэг баг зэрэг авьяас байна, тий. Дууга хүрэхдээ тэр уянгийн дууга яаж хүрэх вэ? Хурдан дууга яаж хүрэх вэ? Тэр тоглолтын бэлтгэх үйл явц гэдэг бол маш чухал байдаг. Бэлтгэл бас дахин бэлтгэл. Тэгэхээр би тоглолтондоо бэлтгэхдээ зүгээр нэг бүжигчд авчираад энэ тентгийн ардын дуужгийн ансамблын бүжигчдийг авчираад би зүгээр тэднийг бэлэн бүжиг наваа тоглолтоо хийдэггүй. Яг би хөгжмийн найруулга дээр нь яг одоо хөгжмийн найруулагчаар ажиллаж байгаа продюсерийнхээ ажилд хамтдаа оролцдог. Найруулагчийнхаа ажилд оролцдог. Бүжиг тэглээчийнхээ ажилд оролцдог. Бидний багш гэх J-Lo одоо юу байдгийг те тэгэл одоо энэ Madonna гэдгийн барууны томчуудын бүжгийг бид нар үздэг. Дэлхийн чиг хандлага ямар байна? Тэрнтэй бид нар адилхан хөл зэрэгсэж алах ёстой гэдэг тэр чиг хандлагыг хардаг. Ягаад гэвэл Монголд бас типсэн хореографи бүжиг тавьдаг тийм бүжиг өндөр хэмжээнд тавьдаг тийм бүжиг дэглэж багш нар байдаг учраас бид нар хослуулдаг. Гадныхыг чардаг, дотоодынхаа багш нартай ярилцж байгаа ч зөвлөдөг. Тийм учраас миний тоглолт болгоны ард талд бүжиглдэг бүжиг бол дуучиндаа зориулагдсан бүжиг дэглэлт байдаг. Тэрнээс биш гарч ирээд бүжигчин бүжиг хийхгүй. Бүжигчд дуучны ард бүжиглж байгаа гэдгийг би байнга бүжигчтэй анхааруулдаг, дэглэгчд нь ч анхааруулдаг. Та нар миний ард бүжиглж байгаа. Тэгэхээр та нар намайг л тодруулах ёстой. Та нар өөрсдийнхөө госол бүжгийг хийгээв шүү гэд. Ингээд шинээр бид бүжиг тавилдаг. Тэрэн зориулсан бид нар одоо тэдний зардалт мөнгө төгрөг бүжиг дэглэх ажил бүх юм өгдөг. Миний тоглолтод зориулагдаж зөвхөн дизайнер бүжигчдийн хувцсыг дизайнер маань уралдаг. Дизайнер миний хувцсыг бас давхар уралдаг. Тэр тоглолтод зориулсан зохиолын дагуу бүх ажиллагаа хийгддэг. Продюсер миний тоглолтод зориулсан хөгжмийн найруулгыг эхнээс нь ахвал дуусал тэр зүгээр нэг хуучин дууныхаа аранжировкоор би дуулдаггүй. Заавал амьд хөгжмийн тоглолтын дээр шинэ хөгжмийн найруулга хийгддэг. Энэ дээрээ би өөрөө яг ингээд зүрх сэтгэлээрээ оролцож ажилладаг. Дизайнер дээр очиод ийм хувцсыг миний биеийн галбар ийм учраас энд зориулсан хувцсыг ингэж хийгээч гэж дизайнертайгаа бас зөвлөддөг. Ингээ гих мэтчлэн клипнийхээ ажилд ч тэр тоглолтын ажилд ч тэр ер нь алхам тутамдаа чин сэтгэл хайраа. Чин сэтгэлээс чин сэтгэл гарна штэ. Чин сэтгэлээс юу гарах вэ? Чин сэтгэлээс гарч байгаа юм чи өөрөө хайр. Тэгээ тэрэндээ өөрсдөө итгэл найдвар тавьж чинь. Тэрэндээ зүтгэж чинь. Тэрэндээ хичээл сургуультаа хийж чинь. Энэ бүгдийг л бид нар хийдэг. Бид нар багаараа ажиллаж чаддаг учраас энэ бүгд маань үнэхээр маш сайн онц сайн дүнтэй гардаг. Тоглолт болгоноо би өөрөөр хийх юмсан гэж боддог. Тэгвэл бид нар солист нөгөө жинхэнэ гоцол дуучин гэдэг хүний маань мөн чанар гарч ирнэ шүү дээ. Тэрнээс биш нэг байгаа бүжигчдийг авчир тоглоод тэгээ нэг фонограм тавиал дуулаад тэгээл фонограма тавихтаа ам барьж дуулаад үгүй тэгээ ийм тоглолтыг үзэгчд үзэх гэж ирэхгүй шүү дээ. Энд чинь өөрөө нь урлаг гэдэг чинь гоо зүүн боловсролыг нэгдүгээрт өгөх хэрэгтэй тийм үү? Урлаг гэдэг маань хүмүүсүүдийг ухааруулах хэрэгтэй. Нөгөөтэйгөр урлаг маань хүмүүсүүдийг соён гэгэрүүлэх ёстой. Урлаг гэдэг маань улс төрөөс илүү, бусад зүйлээс илүү хамгийн энэ тэргуунд тэр хүмүүсүүдийн оюун санаа, сэтгэлгээнд тэр мөн чанарт өгөх тэр дэвшил хөгжлийг байлдан дагуулах, араасаа дагуулах, бахархлыг бий болгох гэд энэ бүгд маань өөрөө цогц явж байгаа учраас би өөрөө уран бүтээлдээ тийм л хандлагыг өөртөө бий болгодог, тийм л зарчмаар би ажиллаж ирсэн. Одоо ч миний тоглолт хийхгүй байгаа шалтгаан маань бас тэр. Таны үед одоо тэгэхээр нэг амар нас тогтоож ярьж байгаа юм биш шүү. Зүгээр л нөгөө айгүйх тийм эмэгтэй дуучин цөөхөн байлаа шүү дээ. За дуучин насан тогтох. За одоо тэгэл өөр юм. Тэгээд одоо 80 цэцэг оюун чимэг. Би яг намайг 86 дуулж явах тэдэр маань үнэхэрийн агуу дуучид. Би тэдрээр үдгэж авч тэдрээс суралцдаг байсан. Түүний дараа би сургуулаа төгсөөд ирэнгүүт одоо дуучин Саран Туяа тэгээ Эрдэнэцэг бидний өмнө байсан тийм ээ. Тэгэл одоо хин байна. Манай Алтан цэцэг Нараа Идэрч ингээл бүгд ингээл яг бид нар чинь нэг үеэр ингээл орж гарч иж байлаа шүү дээ тийм. Яг тийм. Тэгээд ингээд гараад ирэхлээр нөгөө ихэнхдээ нөгөө хамтлагаараа байдаг байсан. Хамтлагаараа л дуулд юм байна гэдэг ойлголттой байсан. Яг дан ганцаараа дуулдаг юм их цөөхөн, айгүй цөөхөн. Тэгээд одоо бол харин эмэгтэй хүн ингэж ганцаараа дуулаад хүчтэй мундаг амьдарч болдог юм а гэдгийг өөрийнхөө биеэр харуулж яваагийн хувьд одоо өөрөөсөө ингээд ард одоо төрөн гарч байгаа ер нь эмэгтэй дуучтай та юу гэж ер нь одоо энэ залууч юу гэж хэлэх вэ гэж би хэлэхээс илүү эдгээр явчих гэж боддгий. Залуучууд маань суралцаад юмаа хийгээд өөрсдөө тэрийгэ туулаад мэдрээд явчих хэвээр. Залуучуудыг би шүүмжлэхгүй. Тэднийг би дүгнэх хэрэг байхгүй. Хүн болгон хинтээс харьцуулшгүй байдаг учраас хинтээс бид нар өөрсдөө харьцуулаад хэрэггүй шүү дээ. Ягдгүй чи тэ нэг давтагдчихгүй нэг хүн байна. Би гэж бас нэг давтагдчихгүй нэг л хүн. Дэлхий дээр нэг л цорын гац ариуна байгаа шүү дээ. Тэ цорын гац одоо хэн байдгийг тийм ээ дуучин Саран Туяа гэдэг юм болт байдаг юм ингээ байга. Тэгвэл энэ залуучууд хийх ёстой юмаа хийгээд сурах ёстой юмаа туулаад л явж байгаа. Харин
шинээр гарч ирж байгаа энэ залуучуудыг бэлтгэдэг. Жишээлбэл одоо бид нэг Ариуна гэдэг школ байлаа гэж бодъё те. Би Болгарын школыг суралцаад ирлээ. Тэгвэл би энэ Ариуна гэдэг школыг залуучууд дэлгэрүүлэхийн тулд эдрийг бас бэлдэж эхлэх хэрэгтэй юм байна гэж би ойлгосон. Ариуна школоор хүмүүсд судуулах хэрэгтэй байхгүй юу? Одоо би сая Өвөр Монгол сая хөх хотод бид нар Харанга, Хурд, Сарантай ингээд бид дөрөв очиод тоглолоо. Тэнгүү тэнд Хурд гэдэг школ бий болцсон байна. Хурд 21 жил болгон тасралтгүй Өвөр Монгол хот. Өвөр Монголын өөртөөс хорны бүх аймагуудаар явж тоглосон гэж байна. Тэгээд би яг нөгөө өөр урлагийн сургуулийн төгссөн учраас ингээл тэднийг ингээл хараад бүх дуучдыг яаж дуулж ингээл нэг өөрийнхөө академик боловсрол буюу нэг өөрийнхөө хувьд ингээд бас ингээд ажиад шинжиж штэ. Тэгээ харангуут өө зааз. Ерөөсөө Өвөр Монгол бол хурдаг гэдэг школ бий болцсон байна. Яг хурчиг дуулж чинь, хурчиг ярьж чинь, хурдын отхон баяр шиг зэрэтлийг удирдах чинь тэр одоо дуулж байгаа Өвөр Монгол залуун те. Тэгэл яг одоо манай төмөр цог шиг дуулж чинь. Тэгэл хурд шиг аранжироо хөгжмийн найруулгыг хийж чинь. Ерөөсөө тоглолтын жанр, хэв маяг ерөөсөө тэр аяра хурд. Тэгсэн чи бид нар нөө цөөхөн очдог дуучдын тоонд ордог учраас одоо бидний дугны ганцныг дуунуудыг маш сайн мэдж байгаа. Гэтэл тэнд Ариуна гэдэг школ байхгүй байгаа байхгүй. Тэгвэл бид нар Монголд Ариуна гэдэг школыг бий болох хэрэгтэй юм байна. Ариуна шиг одоо ямар байх хэрэгтэй те тайзнаар гараад үзэгчдийг байлдан дагуулдаг орон зайгаа эзэмдэг урд угийг би зааж өгсөн юм байна. Дуулах школыг нь уянгийн дуг яаж гоё дуулах вэ тийм ээ? Тэрэн дээр юуг нь мэдрэх хэрэгтэй юм? Юуг нь тод хэлэх хэрэгтэй юм? Юунд нь яаж ингэж уусаа шингэж дуулах хэрэгтэй гэдэг энэ школоо би залуучуудад зааж өгөх хэрэгтэй юм гэж бодсон. Дээр нь бүжигтэй дуулахад яах хэрэгтэй юм? Дуучин өөрийгөө яаж бэлтгэх хэрэгтэй юм? Тайзан дээр гараад дуучин тайзан дээр гарахын өмнө тэрний өмнөх үйл ажиллагаанд дуучин том тоглолтын өмнө өөрийгөө яаж бэлдэж, яаж өөрийгөө хамгаалж, хадгалж, цааш нь уран бүтээлчийнхээ хувьд тисэж үлдэхийн тулд уран бүтээлч ямар бодлоготой, ямар зарчмыг барьдаг байх ёстой гэдэг гих мэтчлэн одоо энэ амьдралаасаа сурсан, энэ дуулах явцдаа сурсан, мэдсэн энэ бүх мэдвэл зохио танин мэдхүн. Тэгэл одоо энэ юу гэдгийг бүхэн би залуучууд хэлж өгөх хэрэгтэй юм гэж байлгас. Тэгээ би юу гэж бодсон гэхээр ер нь энэ одоо би 9 оноос хойш тоглоогүй. Энэ өөрийнхөө нэг хідэн том тоглолтын дараа залуучдыг бэлдэх би юм өөрийн лейбл буюу өөр юм тусгай одоо компани гэж хэлэхээр муухай том студиуд ч юм уу ийм юмтай болох хэрэгтэй юм байна. Ингээд дандаа гоцол дуучдыг Монголын урлагийг бэлтгэх ийм залуучдыг гаргаж ирэхэд миний хувь нэмэр заашгүй хэрэгтэй юм байна гэж би ойлгосоо. Мөхөс би ойлголоо гэдэг. Саяхан л ингээд энийг би бас бодож эхэлсэн л дээ тий. Яг тэгвэл Universe Songstars асар олон залуу дуучдын тоглолтын үзэр би үнэхээр голдгийг. Тэд нар ингээд тайзан дээр бие аваад яваад дуулж байгаа юм харахад энэ дэр нэг ингээ хэлээд өччих юмсан. Эдгээр ирээд ингээ асуучдаг юм бахта. Ингээд өччих юмсан гэд нэг тэр чинь нэг аазгаа хөдлөө заагднаа л ингээд нөгөө одоо нөгөө би хувь хүн Ариуна чи өөрөө 40 гараа 50 хүрж байгаа учраас энэ хүн чинь төлөвшөөд энэ хүн чинь өөрөө хүнд юмаа хийж хийсэн. Одоо би бусдад юмаа зааж өгстэй юм байна гэж ойлгож эхэлж шин. Зааж өгстэй юм л. Наад чинь бол гой санаа маш зөв байна. Тэгээд яалтчгүй та тэгээд Монголын урлагт одоо ингэж л хувь нэмрээ оруулах ёстой. Тий. Баг багтаа нөгөө нэг Чартай амирт тоглодог байсан. Та хаяа дээс тогломор санагддаг уу? Би бүр эрзэний аврах бүгдээрээ л эрзэний аврах байсан юм байна. Би бүр нэлээ баг энд нь ирчээд ингээл үсэрчдэг байлаа. Тэрийг булаацдаг. Дээсийн аврах байлаа. Булаацалддаг байсан. Үнэхээр тэгмээр санагддаг. Яг л бидний үедээ хөдөлдөг байсан байх те. Бүх юм хөдөлгөөн байсан байгаа дагааз. Одоо бүх юм бүгдээр ингээл майжаал өрөөндөө ороод майжаа сугаад байгаа эз. Тэгсэнээсээ мэдээллийг асар их хурдтай аваад байгаа эз. Тэгэхээр бидний үед хөдөлгөөн их байсан байна гэж бодоод байгаа байхгүй. Бид нар хөдөлдөг, явдаг, байгальтайгаа харьцдаг, хүмүүстэйгээ амьд харилцаатай байдаг, ахмад хүмүүсүүдийг хүндэлдэг, тэдний үгийг сонсдог, боддог, тунгаадаг, коммуни субботник гэл те байгальтайгээ хамгаалах субботникт оролцдог. Тэгэл ингээл ангиа бид нар бүтэн 7 хоног заавал ингээл жижүүр гараал цэвэрлдэг ч гэдэг юм уу те. Тэр хүнийг тэр хүн болгох тэр хүн одооний сэтгэлийн боловсрол гэдэг асар их яриад байгаа. Тэр хүнийг сэтгэлийн боловсролтой болгох тэр боловсролыг асар их өгдөг байсан байх гэж би ойлгоод. Тийм учраас магадгүй бидний мэнэрэнгүй үг дуртай ингээл хүмүүсийг хараа өрөвддөг те. Тэгэл ингэнгүүт миний хүүгээс ялгаагүй дээ ч гэж боддөг юм уу те. Тэгэл нэг айл ингэсэн бол заал миний ханаас бас ялгаагүй дээ ингээл бас л алдаж оноол ингээл байлгүй. Гэтэ ингээл бас ингэч чи ямар балаа юм бэ гэл ингээл бүгд энд нь шанаж адилхан шанаад энд адилхан гэж оршиж явдаг шүү дээ. Энэ маань өөрөө ямар гоё яана те. Бидний үеийнхэнд энэ их үлдсэн болов гэж боддгийг. Ариуна чөлөөд одоо үедээ яадаг юм болоо гэж бодохгүй юу? Зүгээр кино үзээд юм үзээд хэвтмэр санагддсан болов? Эсвэл зүгээр уул мол руу гармаар санагддсан болов? Эсвэл зүгээр ямар нэгэн цуглуулмаар санагддсан болов? Эсвэл бүх ажил нь амжихгүй өдөр шөнөгүй гүйдэг юм болов гэж бодохгүй юу? Хайлал нь л байдаг. Урлагийн уран бүтээлчид бид нар бол Монголын урлагийн энэ эмэгтэй дуучдын хувь заяа их сонин хувь заяа шүү дээ. Ямар хувь заяа гэж барууны одоо Бейонсе ч гэдэг юм уу, Леди Гага ч гэдэг юм уу те.
Тэгэл энэ том дуучдын ард талд институт ажилладаг. Бүхэл бүтэн институт ажилладаг. Тухайн дуучин юу ч хийхгүй тийм ээ. Зөвхөн урдах хэвээр дуулах хэвээр ажиллаа л хийнэ. Тэгээ тэд нар гэр бүлгүй чаддаг. Гэр бүлгүй байлахад дараа нь гэр бүлээсээ саллахад дараа нь дахиад нэг жоохон залуутай үерчдэг чинь бидний хувь заяа өөр. Би гэр бүлдээ үнэнч байх хэрэгтэй. Ханийгаа халамжлах хэрэгтэй. Би ээжийн ажлыг хийдэг. Заримдаа би хандаа найз нөхөрч болчдөг тийм ээ. Заримдаа би хандаа одоо аав ээжих нь болчихсон ханийгаа загидсан сууж явах үеч бас гардаг. Хань маань ч гэсэн бас яг намайг тэгнэ. Уран бүтээлч хүмүүсүүд чинь бид нар ямар дэврэгэн сэтгэлтэй байлээ тийм ээ. Тэгэл ингээл эмээл уран бүтээлийн ихээр тэрэндээ оршичвол бид нар заримдаа ар гэрээ мартахгүй зөндөө байдаг шүү. Дандаа дуучны амьдралаар амьдрахгүй шүү. Би чинь бас ар талдаа хүүхдийн ээж хүний хань тийм ээ. Дээр нь бас уран бүтээлч одоо хүмүүсийн илтгэр одно тий. Тэгэхээр бүх юмыг ингээд хостуулаад цогцуулна гэдэг бол энэ бас их амаргүй. Заримдаа гашхармаар үе байдаг. Заримдаа амьдрал маань болохгүй, амьдрал маань янз бүрийн дэгэн догонтой хэцүү хүнд үед гарахад уйлаад орилмаар хаашаа хинээс тусламж нэхгүй ингэж явхаарч бас үе байдаг. Гэтэ энэ болгоныгаа бид нар орж шахаад юм уу, уйлаад дуулаад юм уу, хүн болгонд бид нар ярьдаггүй. Энийг бид нар дотроо агуулад хэлэх ёстой хүмүүстэй, ярилцах хүмүүстэйгээ л ярилцсан явдаг. Нийгэмд орлож чарлаад бид нар заримдаа помидор шитгэрүй зөндөл байдаг. Гэхдээ бид нар тэгмээргүй байна, тийм ээ. Бид нар нийгэмд буруу үлгэр дуурайлыг үзүүлмээргүй байна. Энийг бид нар даваал гарах ёстой. Давж гарч чадсан. Дахиад цаашдаа давж гарч чадах болно. Өрсөлдөгчд байна, уран бүтээлчд бол өрсөлдөгчд байна. Гэтэ өрсөлдөгтэй яаж өрсөлдөх вэ? Шударгаар үннээр хийж чадж байгаамаа цаг тухайд нь онц дүнтэй онцаа хийх ёстой. Гих мэдчлэн над хэцүү санагдаал ингээл нэг заримдаа яайдоо гэсэн үедээ би маш сайхан өөртөөгөө байгаас ном уншдаг. Дандаа мундаг сургагч нарын, дандаа мундагч номлогч нарын тэдний номыг уншиж, тэдний юмыг уншиж 13 дугаар зууны үед ингээд тэлцсэн байхад би ариуна би одоо яагаад байна гэл ингээд эсвэл мундаг одоо бясалгал хийдэг том багш нар дээр очиж тэд нартайгаа ярилцдаг. Тэдний бясалгалт нь очиж суудаг. Дандаа өөрийнхөө хайж байгаа тэр эрэл хайгуул би өөрөө очиж тэрийг өөрөө хайж тэрэндээ өөрөө очиж сууж тэндээсээ би ямар их таашаал авдаг. Тэндээс их том аз жаргалыг авдаг. Тэгэл эсвэл уул руу гарахаар үед бол гэтээ одоо бол би илүү их байгальтайгаа илүү их өөртөөгөө хамт байх. Илүү өөрийгөө хайсан тэр дотоод цэцрууга тэр дотоод хүн руугаа хайсан тийм юмруу л илүү их анхаарлаа хандуулдаг бас. Хүн бол байнга өөрчлөгдөж явах хэрэгтэй юм байна гэж би ойлгосон. Урд нь бид нар өөрчлөгдөд байна гэдгийг бид нар өөр чиглэлээр ойлгоод байдаг ус. Гэтэ хүн бол дотроо л нүүж явах хэрэгтэй юм. Гаднаа нүүж болно. Дотоод сэтгэлдээ нүүж явах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Гих мэдчлээ. Түрүүн тэгээд танаас яг орж ирэнгүүт нь асууя гэж бодож байсан хүмүүс үзэгчд фэнүүд чинь их хүлээгээд дандаа тоглолтоо та ер нь баг одоо хийх төгссөн байгаа үедээ гэж бодож байсан нэрээ тэрний хариултыг ер нь авчвал баг төгссөн үү одоо удчлаа шүү тий. Тийм ээ. Одоо баг хийчихвэл яа тий. Ер нь хийх гэж байгаа. Хийх гэж байгаа. Тэрийг хийх гэж байгаа гэж тавчхан үгээр хэлчихэ. Тэгтээ бас нэлээд бас өндөр чансаатайгаар рок попын хөгжил цэцгэлтэн дахиад нэг алхмыг би хийх хэрэгтэй юм байна. Энийг би өөрөө бил хийх хэрэгтэй юм гэж би ойлгосон. Яагаад гэвэл үзэгчид надаас илүү их юм хүлээдэг. Намаа нэгдүгürt үзэгчд эзэж таргалуулахыг хүсдэггүй. Дандаа гуайлаг байхыг хүсдэг тий. Хоёрдугаар үзэгчд маань намайг олон сонсогчд маань намайг олон хүүхэдтэй болгож ийсэн. Тэгээ би одоо бол ганцхан хүүхэдтэй л явж байна. Магадгүй олон хүүхэдтэй болсныг ганц хүүхэдтэй бай гэсэн болов гэж боддгийн заримдаа. Гэтэ би одоо маама маргана гэж үзэжтэй одоо охинтой болох юмсан ч гэдэг юм ямар нэг амлалт өгөхгүй. Одоо би уран бүтээлэл хийх хэрэгтэй юм гэж ойлгосон. Одоо би тоглолт руугаа анхаарах цаг болсон. Оо ямар сайхан бэ те. Сайхан юм аа. Та нэрээ олон сайхан хайрын тухайнууд болж байна. Одоо ер нь цаашдын уран бүтээлээ энэс жилийн өмнө төлөвлөсөн байна гэж ер нь тэгээд зах цухаас нь яриул ярий гэж бодож байна. Их сайхан уран бүтээлүүдийг би 5 жилийн өмнө энэ сайхан тоглолтоо хийнэ гэж бодож ирсэн. Энэ уран бүтээл хийх явц маань өөрөө амьдралаас төрдөг юм байна. Амьдралаас маань сая 3 жилийн хугацаанд, энэ 5 жилийн хугацаанд 2009 оноос тогсон энэ байх хугацаанд би өөрөө энэ Монгол ухаанаас судлах хатун ухаан танхим тэгэл ингээл нэг шилжилтүүд яваад байгааз нэг тухайн хүний сүнсний шилжилт гэж ярьдаг. Одоо би нөгөө илүү жоохон оюун санааны ертөнц рүү орё гэж бодож байна л да. Энэ сүнсний шилжилтийн үед энэ шалгуур явагдаж байгаа үед уран бүтээл бол амьдралаас төрдөг юм гэж харсан. Амьдралаас надад ямар уран бүтээл төрсөн гэхээр саяны энэ хорвоог дүүргэж дэрэгдэл байгаараа. Ерөөсөө хань гэдэг хүн гэр бүл гэдэг бол бүрэн бүтэн байх хэрэгтэй юм байна. Илүү бүтэн байх хэрэгтэй юм байна. Эрүүл их байх хэрэгтэй юм. Бид нар бие нэгэд үргэлжил амьдрах хэрэгтэй юм байна. Арга бүлэг хоёр гэдэг маань ийм цогцолгоотой байна шүү дээ. Тэгээ түүний дараа би энэ дуу гарахаас өмнө би Тэнгэр шиг бай гэдэг дууг Дашбалбургаан Тэнгэр шиг бай гэдэг дууг би дуу болгосон.
Тэгээ хамаг бүгдээр чамайг хараад өрөөж байвч тэнгэр шиг бай. Хамгийн сайн хүн гэжтэй гэдэг чи өөрөө мэдэн штэ тий. Тэнгэр шиг бай гэдэг. Энэ тэнгэр шиг бай яг миний амьдрал дээр ирсэн байхгүй. Бүх хүмүүсүүд биднийг муулсан. Тэгээ би энэ үед тэнгэр шиг бай гэдэг дуу төрсөн. Тэнгэр шиг бай гэдэг дуу одоос 3 жилийн өмнө төрсөн. Тэгээ энэ дуугаа би удахгүй дуулна. Тэгээд энэ олон унаж босч байгаа, олон энэ шалгуурт орж байгаа. Магадгүй энэ нийгмийг дагуулж байгаа олон манлайлагч, олон хүмүүсүүдийн юунд энэ гэр бүлд тохиолдож байгаа олон хүмүүсүүд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дугаар хүмүүсүүд дахиж энэ дууны аялгаугаар яруу найргийн хүн болгон мэднэ те. Тэгвэл аялгаутай дуу болгоод ирэхээр энэ юу болдгийм бэ гэдгийг энэ дугаарх олон хүмүүсүүд бас босох. Тэр хүмүүсүүд хүч өгөх энэ дуу болох болов гэж бодож байна. Хоёрдугаарт тусгаар тогтнол гэдэг манай Дэндийн бүрд орж байгаа дууг би дуу болгосон. Монгол улсын тусгаар тогтнолыг бид нар зөвхөн орон зайн тусгаар тогтнол гэл ингээл ярьдаг штэ тий. Тэгэл одоо ингээл хүн болгон тусгаар тогтнолын тухай өнөөдөр маш их ярьж байна. Энийг би 3 жилийн өмнө хийсэн. Манай Монгол улсын төрийн сойрхол Шарвгаан ая үгэнд эндийн продюсерч байгаа. 1958 онд хийгдсэн юм яруу найраг юм лээ найраглан бэлээ. Тэгээ энэ дууг би дуу болгосон. Тэгээ ер нь тусгаар тогтнол 5 тусгаар тогтнолын тухай би ер нь дараа нь энэ залуучуудаас ярьж өгье гэж бодож байгаа. Энийг бол тусдаа энэ дууны презентацийн хийхээр ярьж өгнө. Тэгэхээр хамгийн гол тусгаар тогтнол бол хэл юм бэлээ. Тэгээ удамшил юм бэлээ. Тэгээ соёл юм бэлээ. Тэгээ энэ хэл бичиг. Одоо энэ Монгол хэл бичиг. Хэл бичиг нь байж чинь Монгол хэл Монгол хүний сэтгэхгүй буюу сэтгэлгээ буюу Монгол хүн монголоор үлддэг гинэ. Хатуу хаан тань сурж байхдаа энийг мэдээд тэр алтан дээд үнийн аялгау 5 тусгаар тогтнолын тухай уншиж мэдээд тийм тусгаар тогтнол гэдэг дуу болгосон. Ингээ энэ дуугаа бас бүтээхгээ тун удахгүй ингээд гаргах гэж байна. Гих мэдчлэн тэгээд бас нэг гоё юу байхад житэй хамтарч дуудулж байгаа. Жи рэпер их олон даагчтай. Маш олон даагчтай. Үгийг шулуухан шуурхаа зоригтой хэлж чаддаг. Бас их олон залуучуудын үлгэр дуурайл болж байгаа. Жи 2 бас энэ хүмүүсүүд амтнаас дор болчиход байна. Хүмүүсүүд амтнаас дор болчиход байна. Тэгэхээр энэ залуучуудын зүрх сэтгэлэнтэй амтнаас дор амтан чинь тэгэхэд ямар гоё яана те. Тэр амттаас ягаад дор тийм сэтгэлгээтэй, тэр мөн чанаргүй, тэр хов ярддаг, бусдыг доош нь хийдэг, гүтгдэг, доромжилдаг тэрүүгээрээ оо бахан ханаж тэрэнд өөртөө ингээд те ингээд төр зургийн аз жаргалыг ингээд өөртөө бий болгоод ингээд байгаад байгаа юм байна. Тэгээ тийм сэдвээр бид нараас дуулъя гэд алтан дээд үнийн аялгууд дээр бичсэн хиж хөрөс гэдэг үг гэдэг юм. Тийм хүмүүсүүд хиж хөрөс шиг юм амьдралаар амьдарч байна. Тэгэхээр бид нар нэг хэсэг нь зөвхөн хоолоо олж идэх гэж явж байна. Нэг хэсэг нь амьдралыг тийм ээ оюун ухаанаараа тэг гэгэрлэр олох гэж ингэж яваад ингээд нэг янз бүр болчиход байна шүү дээ. Гэтэл тэгэхэд энэний тухай бид нар бас нэг дуулах хэрэгтэй байсан. Ингээд Монгол нэг шинэ үг хэлхийг оруулъя гэд хиж хөрөс гэдэг дуу живэтгээр хамтарч игээд бас 3 жилийн дуу бэлэн болцоо одоо хоолонд орох гэж байна. Гэ гих мэтчлэн маш утга учиртай дуунуудыг дуулнаа. Яавал манай Монгол улс маань одоо энэ урлаг маань илүү сайхан болох юм шиг санагддаг бай. Зүгээр л нэг хүн ингэ бодчихдээ шүү дээ. Ингийн за ингүүл зүгээр юм байна да гэл. Би сая Өвөр Монгол тоглолтоор явж байгаад юу харсан гэхээр Өвөр Монголын рок поп урлаг их сайн хөгжиж байна. Яагаад хөгжиж юм гэхээр манай Монголын рок попын урлагчид тэнд очиод рок попчд маань очиод тэнд асар их очиж дуулж штэ. Тэгэхээр Өвөр Монгол хүмүүсүүд уламжлалаа гэсэн хадгалж үзэж чадсан. Түүнийг уламжлал орчин цагийн урлагаа хоёрыг маш сайн хостуулаад хятадын зах зээл дээр гарчаад байна. Маш олон Өвөр Монгол дуучид хятадын зах зээл дээр гараад Өвөр Монголын одоо этник хамтлагууд хятадын зах зээл дээр асар их гарсан байна. Тэгэнгүүт манай Монголын рок попын залуу дуучид хитрхийх ковер дуучид болж байна. За мэдээж бид нар ч гэсэн залуудаас ковер хийдэг л байсан. Тэгэнгүүт яагаад ковер дуучид болж байна гэхээр эсвэл Бейонсе шиг дуучдаг. Эсвэл Леди Гага гэдэг дуурайгаад дуучдаг. Нэгсэндээ Бейонсе гэдэг школ, Леди Гага гэдэг школ одоо юу байдгийг тийм ээ. Одоо Джейла гэдэг школ маань Монгол бий болчиход байгаа байхгүй юу? Одоо юу байдгийг Марк Антони хин одоо эртээ дуучдаг хүртэл гэдэг. Тэгэхээр тэд нар маань өөрийн гэсэн давтагдчихгүй шин чанар мөн чанараа алдчихад байна. Тэгэхээр бидэрт яагаад өөрийн гэсэн тийм хоолойны өнгө айс байгаад байна. Бид нар тэднийг дуурайгаагүй. Бид нар өөрийн гэсэн уран бүтээлээ туйрваад өөрийн гэсэн юмаа хийгээд өөрийн гэсэн өнгөөсөө хадгалаад аваа цааш нь дэлгэрүүлээд явж штэ. Тэгэхээр энэ хит их ковер дуучид хит их барууны дуучдыг дуурайхаар нөгөө Монгол гэдэг юм алдагдаад эхэлж байна. Монгол аялгау байхгүй болоод ирж байна. Монгол хэл маань байхгүй болоод ирж байна. Тэг үүний дагаад ямар их олон сүрэг дагаврууд юу болж байна. Тэгээд одоо хаашаа дараагийн 22 дугаар зуунд бид нар Бейонсе шиг дуулдаг. Леди Гага шиг дуулдаг. Дандаа ингэж дуулдаг дуучхаас нөгөө Монгол аялгау байхгүй болчиход штэ. Тийм. Тэгэхээр бид нар энийг хадгалж авч үлдэхийн тулд бас бидний нэг Монгол гэдэг юмар бид нар авч үлдмээр байна. Монголоор авч үлдэх. Монгол пентатоник аялгау, Монгол яруу найраг, Монгол үг.
тэр Монгол тэр ямар сайхан тансаг, яруу хэллэгтэй тэр сайхан хүчтэй үг хэлхийг бид нар дуундаа илүү их оруулж өгөртэй. Тэг яагаад миний дуулаад байгаа тусгаар тогтнолыг дуулах гээд байгаа, тэнгэр шиг байг дуулах гээд байгаа, энэ Монгол гэсэн үгээ түлхүү оруулах гээд байгаа, хорвоог дүүргэж дэрэгдэл байгаараа гэж ханийгаа өрөөгöd байгаа. Тэр чинь ерөөсөө миний өөрийн бодлого. Ерөөсөө Монгол урлагийг, Монгол рок pop урлагийг үндэсний хэмжээнд ботлоо хөгжсөн Монгол рок pop урлагийг монголоор нь авч үлдээе. Үндэсний хэмжээний рок pop урлаг гэж юу гэж хэлээд байгаа? Харан хурд, саран туяа, одоо никетон тий. Тэгэл одоо юу гэдэг камертон тий, номын таст. Бид нар чи яг Монгол аюулгүй сонсогддог гэстэй. Монгол юм бол байдаг үсттэй. А тэгвэл хэд баруун болчиход бид нар нөгөө л гадны хамтлагаас ялахдахгүй болчих гээд байгаа байхгүй. Тэгвэл энэ өөр Монголын хамтлаг дууч тэр Монгол гэдэг юм хадгалагдаад хослуулж чадаад байгаа учраас тэр Улаанбаатар үүд шиг ямар гоё дуулж ин те айл алийг хослуулаад ингээл тэр дуунууд чинь хосоороо яваад байна. Арга билег хоёр хосолж яваад байна. Энийг л би залуучуудаа бас хэлье гэж бодож байна. Нэрээ бас бодвочтой юм биш үү? Тэрээ үзэж байгаа залуучууд байх юм бол заавал хүн нэг коверлж дуулаж болно. Гэтэ тууширч болохгүй. Тууширч болохгүй тий. Тэр дундаас таны хэлж байгаа тэр Монгол аялгау, Монгол хоолой, Монгол үг байхгүй болж гинэ гэдэг чинь Монгол дуучин хизээч дэлхийн давцанд гарахгүй нэ л гэсэн. Яг л байна. Бодчих. Танд баярлалаа. За. Бидний энэ урилгыг хүлээн авч бидэнтэй сайхан яриа өрнүүлсэнд. За ингээд хэрвээ ярьж амжаагүй зүйл байвал би танд үзье. Зөндөө олон сайхан юм тухай ярмаар байна. Гэхдээ бид нар энийг бас үлдээх ёстой. Нэг ямыг бүхэл бүтэн нэг цагийн дотор хорвогийн бүхэл ертөнцийн тухай, өөрийнхөө оршихуй ертөнцийн тухай ярангуул амжихгүй шүү дээ. Тэгэхээр амьдрал баян юм чи. Тэ. Энийг л асуучихгүй дээ гэсэн гэж бодсон. Зөндөө тийм асуулт байна. Зөндөө тийм асуулт байна. Тэгээ би ч бас ярилцлаганд ороогүй их утсан байна. Магадгүй их хурдан ярьсан болоос үзэгчдээс уушлаар би ч хурдан ярьдаггүй. Олон имийг нэг дор ярих гад ингээд тэгээ ярьчдаг хүн. Тэгээд одоо сэтгэл маань харьцсангүй амар амгалан болсон. Тийм учраас нэг дараагийн уран бүтээл төрөх энэ орон зайн цаг хугацаанд бүх юм бүрдэж ах шиг байна. Тэгээд тухайн үед нь асуух юм байвал хэлэх юм байвал ингээ хэлээд яриад явъя. Чамдаа их баярлалаа. M-pop Entertainment News онцлог зочны булгам 8 энэ хүрээд өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан үзэгчид та бүхэндээ үргэлж баярлалаа. Бид соёлыг үргэлж давтлагна.